Аз Европыг холбосон Буха галт тэрэг. Сүүлийн жилүүдэд Хятад Европ, Хятад Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа эдвэгчхийн хэрээр эдгээр төв улс орнуудын хооронд төмөр замаар тээвэрлэх бараа урсгалын хэмжээ хурдцтай нэмэгдэж байна. Учир нь Хятадын далайн бомбтуудаас усан онгоцоор Европын бомбтуудад хүрэхэд дунджаар 30-аас 50 хоног зарцуулдаг бол төмөр замаар ердөө 12-оос 15 хоногийн хугацаанд Европын худалдааны гол хотуудад хүрэх боломжтой юм. Аз Европын хооронд урсан өнгөрч байгаа энэ их ачааны урсгалыг цаг алдалгүй өөрийн улсын коридорлуу татаж чадахгүй бол манай улсыг тойрон өнгөрөх байлаа. Аз Европын хоорондох ачаа тээврийн урсгалыг өөрийн коридорлуу татахын тулд зам тээвэр хөгжлийн яам болон Улаанбаатар төмөр зам хөв нийлүүлсэн нийгэмлэгийн хамтарсан ажлын хэсэг Хятадын талтай хамтран 2016 оноос удаа дараа Чингэлгийн галт тэргийг зохион байгуулан илгээдэг бүгд найрамдах Хятад ард улсын хамгийн том хотууд болох Ухаан, Чанша, Жинжоу, Гуанжоу, Хүммийн хотуудад ажиллаж өөрийн коридорын ашигтай давуу талуудын талаар эдгээр хотын удирдлага, ачаа илгээгч, тээврийн коридорт оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж туршилтын тээврийг эхлүүлэх тохиролцоо хийсэн байна. Мөн олон улсын ачаа илгээгч, хүлээн авагч, тээврийн байгууллагуудыг өргөнөөр татан оролцуулсан олон улсын Транзит Монгол форумыг 3 жил дараалан Бээжин, Москва хотуудад болон өөрийн улсын нийслэл зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болсон юм. Бас Хятад Европ Чингэлгийн Буха галт тэрэгний тээврийг зохицуулах зорилгоор 2016 онд байгуулсан Хятад, Орос, Казахстан, Монгол, Беларусь, Польш, Герман улсын хамтарсан 7 талт хэлтсээрийн ажлын хэсгийн үйл ажиллагаанд Улаанбаатар төмөр зам хөв нийлүүлсэн нийгэмлэг эдвэхтэй оролцсон дамжин өнгөрөх тээвэрт үүссэн хүндрэлтэй асуудлуудыг цаг тухайд нь хамтран шийдвэрлэж ирсэн байна. Үүнээс гадна Улаанбаатар төмөр зам хөв нийлүүлсэн нийгэмлэг техникийн болон зохион байгуулалтын олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал шинээр Чингэлэг тээврийн хилтэс байгуулж, тээврийг бага зардлаар үр ашигтай зохион байгуулах, тарифын уян хатан өрсөлдөхүйц бодлого баримтлах, хил гайлын байгууллагуудтай хамтран хил нэвтрэлтийн үйл явцыг хөнгөвчилж, хил дээрх зогсолтын хугацааг бууруулах, хөрш төмөр замуудтай ачаа тээврийн бичиг баримтыг цахимаар солилцох технологиг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлснээс гадна Улаанбаатар төмөр замын өртөө зөрөлгүүдийн замыг уртасгах, шин зам тавих, шин зүтгүүрүүд худалдаж авах, шилжүүлэн ачих хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг техник технологийн шинжилтийг хийжээ. Замын үүд хилийн бомбтод шинэ логистикийн төвийг хүлээн авч хөрөнгө оруулан шинчилж, Чингэлэг хадгалах талбайг нэмэгдүүлж, шилжүүлэн ачих хүчин чадлыг хоногт 3 галт тэрэгнээс 12 галт тэрэг хүртэл нэмэгдүүлсэн байна. Мөн Европ, Аз тивийн хоорондох аялах маршрутыг 3-аас 10 хүртэл нэмэгдүүлж, Финлянд, Чех, Польш, Унгар, Герман, Беларусь, Итали, Австри, Украин, Нидерланд улсуудаас ачааг тэгш сондгоо чиглэлд аялуулж байна. Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад ард улсын 3 мужийн Чингэлгийн галт тэргийг дамжин өнгөрүүлэх үйлчилгээг үзүүлж байсан бол өнөөдөр 7 муж болж өссөн байна. 2020 оноос өмнө гадаадын 7 орчим вагон эзэмшигч компани хөдлөх бүрэлдэхүүнээр дамжин өнгөрөх Чингэлгийг тээвэрлэж байсан бол одоо хөдлөх бүрэлдэхүүнийг оновчтой ашиглаж сул зогсолтыг бууруулж хоосон вагоныг гүйлтийг хэмнэж чадсанаар 13 хүртэл оператор компани тээвэрт оролцсон зах зээлийн өрсөлдөөнийг бий болгож логистикийн зардлыг бууруулж чаджээ. Ийхүү Улаанбаатар төмөр зам хөв нийлүүлсэн нийгэмлэг шаргуу ажилласны үр дүнд Монгол улсын нутгаар 2013 онд 10 хүрэхгүй Чингэлгийн Буха галт тэрэг дамжин өнгөрч байсан бол жил тутам тасралтгүй өсөн нэмэгдсээр 2020 онд 2300 Чингэлгийн Буха галт тэргийг дамжин өнгөрүүллээ. Улаанбаатар төмөр замын хувьд Орос, Казахстаны цахилгаанчсан хос төмөр замтай өндөр хүчин чадалтай коридоруудтай өрсөлдөн нийт дамжин өнгөрсөн Чингэлгийн 20 гаруй хувийг тээвэрлсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 60 гаруй хувиар өссөн үзүүлэлт бөгөөд энэ нь хамгийн өндөр өсөлттэй коридороор тооцогдож байна. Ийхүү Хятад Европын хооронд өдөр ирэх тусам хурдцтай өсөн нэмэгдэж байгаа ачааны урсгалыг өөрийн улс руу татах ажлыг Улаанбаатар төмөр зам хөв нийлүүлсэн нийгэмлэг амжилттай хэрэгжүүлж чадлаа. Улаанбаатар төмөр зам хөв нийлүүлсэн нийгэмлэг нь бүс нутаг олон улсын тээвэр, логистикийн үйл ажиллагаанд эдвэхтэй оролцогч болсон бөгөөд Хятад Европыг холбосон хуурай замын коридорууд дотор хүчтэй өрсөлдөгч болон нэр хүнд нь өссөөр байна. Европ, Орос, Хятадыг чиглэсэн Чингэлгийн галт тэргүүд Монголын үүдэм талаар салхи татуулан хурдалж, ачаа илгээгч, хүлээн авагч нар Монгол улсын нутгаар ачаагаа тээвэрлэх сонирхол улам бүр нэмэгдсээр байгаа нь Улаанбаатар төмөр зам хөв нийлүүлсэн нийгэмлэгийн чадамжийг үнэлэн итгэл хүлээлгсэн явдал юм аа.
Аз Европыг холбосон бүх галт тэрэг